За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаарыг эхлэхээс өмнө нэгсэмтэй холбоотой буюу өмнөх дугаартай холбоотой нэг зүйлийг нэмэлтээр хэлмээр санагдаад болдгоо. Та бүхэн санаж байгаа бол нэгсэмийн удирдагч Далайламтай авахулсан зураг хэрэг ярих явцад гарч ирсэн. Энэ зургийн учрыг л та нарт хэлмээр санагдаад байна. За 2009 он гэхэд Кейт Ранер өөрийгөө сууд ухаантан дээд зэргийн ёс зүйтэй бусад хүн түүнийг хараахан ойлгож амжаагүй тийм л агуу хүний дүрээр амьдарч исэн. Харамсалтай нь энд тэнд хэвлэлээр түүний талаар болон нэгсүмийн шашныг сект зэргээр ярьж эхлэмэгц хүмүүст эргэлзээд үрж нэр хүнд нь ерөөхдөө унаж эхэлж исэн үе. Энэ үед түүнд хэрэгтэй байсан зүйл бол энэ их хил амыг дарж чадах хэмжээний баталгаа хэрэгтэй байсан. Тиймээс тэрээр хинч сэжилэхгүй бас баталгаа болж чадах нэг хүнээ олсон. Энэ хүн бол Далайлам. Ингээд тэрээр Далайламтай холбогдсон байна. Энэ холбоо Тензин Донден буюу манайхаар Дэнзэн нэртэй ламаар дамжин холбогдож байсан. Энэ Дэнзэн лам бол дээрхэн гигант Далайламын их тайвны төлөөлөгч, элч гэсэн албан ёсны цолтой, өөрөөр хэлбэл Далайламын гадаад харилцааг хариуцсан сайд маягийн тийм албан тушаалтан баруун гаранд байсан. 2007 онд Айдахо мужид Дэнзэн лам хүрэлцэн ирж Сара Бронфмантай уулзжээ. Бид Сараг мэднэ, тэр бол архины компани өв залгамжлагч эгч дүүсийн нэг. Сара түүнд Нексүмийн сургаал нь Айн Рандтай хэрхэн ижил төстэй мөн Далайламд сонирхолтой байж болзошгүй талуудыг нь тайлбарлаж ярьсан. Мэдээж Дэнзэн лам Далайламын тушаалаар ирж өөрийн нүдээр ямар үйл ажиллагаанд оролцох болсон, мөн ямар зохион байгуулалттайгаар хийх бүх зүйлийг ерөнхийд нь харахын тулд Нью-Йоркийн Олбани хотод ирж Ранер болон байгууллагын ерөнхийлөгч Нэнси Салцмантай уулзсан байдаг. Энэ удаагийн уулзалт бол товчхондоо цэвэр бизнесийн хилцээр байсан юм. Клэр болон Сара Бронфманаар Далайламтай нэг тайзан дээр Ранерыг суулган 4 өдрийн турш гишүүд болон бусад сонирхогчдод лекц номлол орохоор Олбани дахь арга хэмжээг төлөвлөж эхэлсэн байна. Энэ нь эргэлзэж байсан хүмүүст итгэл үнэмшил бий болгох хамгийн үр дүнтэй стратеги байсан. Ингээд талууд тохиролцоонд амжилттай хүрсэн бөгөөд Далайлам санал таалагдсан. Учир нь 4 өдрийн сургалтын хөлсөнд Далайлам $1 сая авахар тохиролцсон байна. Сургалтын заруу тараагдаж эхлэмэгц Олбани Таймс Юнион болон бусад хэвлэлүүд Нобелийн их тайвны шагналт хүн ер нь яагаад ийм сектийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож нэр хүндээ зээлдүүлж байгаа юм бэ гэсэн ийм шүүмжлэлд өртсөн байна. За энэ эсэргүүцэл шүүмжлэлч үр дүнгээ өгч Далайлам нэр хүндээ бодон хил амтай айлчлаад цуцлалаа. Гэвч Ранер бууж өглөгөө Салцман, Бронфман эгч дүүстэй хамт Энтхэгийн Дармсала хот руу нисэж очин бичлэн ятгах гэж оролдсон. $1 сая хандивыг нэмэгдүүлж $2 сая хүртэл доллар өгөх болсноор Далайлам тодорхой нөхцөлтэйгээр зөвшөөрчээ. Нэгдүгээрт нь 4 өдрийн сургалт биш, нэг л удаагийн 1 өдрийн сургалт байна. Хоёрдугаарт Ранертай хамт тайзан дээр эхнээсээ гарахгүй гэсэн тохиролцоонд хүрчээ. Ингээд нэгэн тохиролцоонд өрсөн учраас зохион байгуулалтын ажлууд эхэлсэн. Дэнзэн лам Далайламыг төлөөлөө Америкийн нэгдсэн улсад ирж зохион байгуулалтын үйл ажиллагаануудад оролцож исэн. Эхэндээ Дэнзэн ламын айлчлал уулзалтууд маш ажил хэрэгч байсан боловч цааш үргэлжлэх тусам нэг л буруу жишээ эргэж байлаа. Учир нь Дэнзэн лам бол хуврагын ариун сахилтай буюу буддын шашны хамгийн хатуу сахил хүртсэн хүн байсан. Та бүхэн мэдэх бол зарим лам нар тодорхой хэмжээний төрөнхтөө их нэртэй байж болдог бол энэхүү хатуу сахилыг хүртсэн лам нар бол эд хөрөнгө эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохыг чандлан твчигт тийм тангарагтай байдаг. Гэвч Дэнзэн лам тэр бумтан өв залгамжлагч Сара Бронфмантай нууц харилцаанд орсон. Тэгээ энэ нууц харилцаанд ч удалгүй нууц биш болсон байдаг. Найз нар нь тэднийг унтлагын өрөөнөөс хамт гарч ирж байхыг харсан. За мөн халуун устай ван буюу жакузинд дотн тэрвэрлэж байхыг нь харсан гэж дараад нь мэдүүлсэн байдаг. Ранер ч энэ талаар мэдчихсэн бөгөөд Сарагаас нөхөр чинь яаж байна да гэх байдлаар тоглоом шоглоом болон илэн далангүй асуудаг болсон. Үүгээр зогсолгүй Сара Бронфман Дэнзэн ламдаа зориулж Олбаны ойролцоо бүхэл бүтэн хаав судалтан аваад түүнийг шинийн 15-ны бэлэгцээ өдөр бэлгэлсэн байдаг. 2010 онд энэхүү харилцаа тансаг зэрэглэлийн Necker арал дээр үргэлжилсэн. Энэхүү Necker арал бол Английн эрхэмсэг ноёнтон буюу Sir Richard Branson-ы хувийн арал амралтын газар байсан.
Сара Нексумын цуглаан сургалтанд зориулан энэхүү Некер арлыг бүхэлд нь 7 хоногийн хугацаатай түрээслэн авчээ. Эцэст нь Далай лам хүнд хэцүү үед ч орших энэрэнгүй ёс зүй нэртэй лекц уншихаар Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Олбани хотын Palace Theatre-т ирсэн бөгөөд үзэгчдийн ихэнх нь Нексумын гишүүд байсан ойролцоогоор 2007 хүн цугласан байна. Клэр болон Сара Бронфманаар түүнтэй хамт тайзан дээр зэрэгцэн сууж байв. Харин Раньер үзэгчдийн дунд сууж байлаа. Далай ламын лекц ярианууд амжилттай сайхан болсон бөгөөд үзэгчдийн дундаас түүнд нэгэн асуулт ирсэн нь нэгэнд айчлаа цуцалчаад эргээд хийх болсон шалтгааныг нь асуусан. Далай лам хариулахдаа ёс суртахууны төлөө ажиллаж буй хэн бүхэнд би туслах ёс суртахууны үүрэгтэй гэж мэдэрсэн хэмээн хэлв. Гэвч тэр даруйдаа араас нь Раньерийн байгууллагад хэрэг буруутай зүйл байсан бол үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Үзэгч та бүхэн ч бас тэдний хийсэн зүйлд нь ёс зүйтэй эсхийг нухацтай судлах шаардлагатай хэмээн мэдгэжээ. Далай ламын өгсөн хариултын эхний хэсгийг нь Нексум өөрт ашигтайгаар хожим таслан авч дахин иш татаж ашиглах болсон. Лекс дуусаад Далай лам Раньерийг тайзан дээр урьж ариун байдлыг илэрхийлдэг цагаан хадгийг түүний хүзүүнд нь зүүж өгсөн. Байгууллагын хэвлэлийн мэдээнд энэ мөчл хэрэгтэй байсан бөгөөд Раньер үүнийг хожим олон жилийн турш өөрийн ариун ёс зүйтэй хүн гэдгийн нотлохоо болгон ашигласан юм. Өөрөөр хэлбэл Далай ламын ажлыг хүртсэн байгууллага хүн яагаад ч сект байх боломжгүй гэсэн санааг агуулж байлаа. Мөн Далай лам Раньерийн зохиосон номонд зориулан оршил бичиж өгсөн бөгөөд номын нүүрэнд Далай ламын нэрийг томоор бичин хэвлүүлсэн нь илүү итгэл үнэмшил хүч оруулах зорилготой байсан. Оршил бичсэн Далай ламын нэрийг зохиогчийн нэрнээс илүү томоор бичсэн байсан. За ингээд Далай лам их хэмжээний буюу $2 сая хандивыг хүлээн авч Раньерч хүссэн баталгаа хамгаалалтаа авч ариун ёс зүйтэн гигантэн хүнээр амьдарч 2017 оны хүртэл буюу үнэн тодорхой болох хүртэл үргэлжилсэн байдаг. Одоо жинхнээс нь Нексумын хэргийг дуусгацгаая. Далай ламын $2 сая хүлээн авсан баримт нь Америкийн нэгдсэн улсын IRS буюу татварын албанд мэдүүлсэн түүний баримт бичгээс нь харагддаг. За ингээд өнөөдөр гол эрхт оръё. 2008 оны 7 дугаар сарын 27-ны үдээс хойш Бостоны Чинэлэг дүүрэг Beacon Hill-д нийгмийн ажилтан шүүхэн шийдвэрээр салсан нэгэн аав 7 настай охинтойгоо уулзах уулзалтыг хянаж байв. Гэтэл гэнэтл эцэг нь охиноо хүчээр машинд суулгаж түүнийг зогсоох гэсэн нийгмийн ажилтны гудамжаар чирч унгаасан бөгөөд хүмүүс яг юу болоод байгааг ойлгож амжих зуур машинч охинч алга болжээ. Цагаан нар тэрхүү эрийг хувийн эзэмшлийн заваараа мужийн хил даван явсан байх магадлалтай хэмээн сэжиглэж олон улсын хэмжээний асуудал болгон хувиргаснаар холбооны мөрдөх товчоор шууд оролцох хууль зүйн үндэслэлтэй болов. Хэдхэн цагийн дотор энэ хэрэг олон мужийг хамарсан эрен сурвалжлах ажиллагаа болж холбооны мөрдөх товчоо болон цагдаагийнхан Америкийн нэгдсэн улсын зүүн эрэг даяар Clark Rockefeller гэх эрхмийг хайж эхлэв. Түүнийг урлагийн бүтээл цуглуулагч, даруулт зав сонирхогч, Америк төдийгүй дэлхийн хамгийн алдартай гэр бүлүүдийн нэг алдарт Rockefeller-ийн хамаатан гэдгээр нь олон нийт мэддэг байлаа. 6 хоногийн дараа хууль сахиулагчид түүний завийг Балтимороос олж ажиглалт явуулсны эцэст өөр хүний нэр дээр худалдан авсан орон сууцндаа амьдарч байгааг тогтоосон. Ингээд цагдаа нар эргийн хамгаалтынхаа хамтран ажиллаж түүний зав усан давтан живх эрсдэлтэй байна хэмээн хуурамч дуудлага өгч түүнийг гэрээс нь гарган баривчилсан. Охин нь 9 мэд байлаа. Харин баривчилж буй агентуудын хинэн ч энэ хүн зүгээр нэг хүүхдийн асрамжийн маргаанаас болж зүгтаагүй гэдгийг хараахан ойлгоогүй байсан. Тэрээр 23 жилийн өмнө Калифорнийн Сан Марино дүрнсэн үйл явдлаас зүгтэж байсан юм. Clark Rockefeller нь 1990-ад оны эхээр Манхэттанд нүүж ирсэн бөгөөд хуучны Баян Америк язгууртны дүр төрхтэй байлаа. Тэрээр гадаад төрхөөрөө Nelson Rockefeller-ийн хэм маягтай төстэй ба тод хүрээтэй нүдний шил цэвэрхэн товчтой цамц бусад уцалтаас нэлтэд харагддаг байсан. 1993 онд 32 настайдаа Нью-Йорк дахь St. Thomas сумын нийгмийн тойрогт эргэлддэг байсан бөгөөд тэнд Yale-ийн их сургууль төгссөн Julia Boss хэмээх эмэгтэйтэй танилцжээ. Julia түүнийг өөрийн ихэр эгч 25 настай Sandra Boss-той танилцуулав.
Сандра Стэнфордын их сургуулиуд төгсөөд Харвардын бизнесийн сургууль бизнесийн магистрийн хөтөлбөрт суралцж байсан тухай үед. Сүүлд Сандра McKinsey компанийн ахлах түнш болж жилд $2 сая долларын орлоготой болсон. Их хэрэгчдүүд Сиэтл хотоос гаралтай ба тэдний аав Boeing компанид инженерээр ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан хүн байсан. Харин Кларкийн хувьд 2-3 настайдаа ослын улмаас хилгүй болж Манхэттны нэр хүндтэй Southern Place дүүрэгт гэрийн сургалтаар суралцсан. 14 настайдаа шинжлэх ухаан, математикт маш агсан түвшний хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр суралцж Yale-д элссэн. Түүнийг 17 настай байхад эцэг эх нь уулзахаар ирж аваад автомашины осолд орж амьсаа алдсан юм ярьжээ. Одоо түүнд ямар нэгэн гэр бүл, ах トゥ хамаатан гэж байхгүй бөгөөд Рокфеллерийн ураг төрлийнхнөөс өвлөн авсан $1 тэрбум үн бүхий уран зургийн цуглуулгатай байжээ. 1994 оны хавар Кларк Сандрад гэрлэх санал тавьж 95 оны 10 сард Нантакет арал дээр ердөө 8 хүн оролцсон жижигхэн ёслолоор гэрэлсэн юм. Ёслол нь Квакер шашны хурлын байшинд хийгдсэн. Дараагийн 12 жилийн турш тэрээр эхнэрийнхээ орлогоор зөвхөн амьдардаг байсан бөгөөд Сандрагийн орлого нь жилд $2 сая хүртэл хүрч байжээ. Харин Кларк аристократ хүн бусдын компанид ажил хийх ёсгүй гэдэг логикийг баримталж байсан ба заримдаа улс орнуудын өрийн хилцээр хийхэд оролцдог урлагийн өнөр мэдрэмжтэй бүтээл цуглуулагч хүний хувиар амьдарч байсан юм а. Тэрээр Connecticut мужид хизээж хөл тавихгүй хэмээн тэр газрыг муу яра хараагдсан гэж нэрлэдэг байсан. Мөн зөвхөн цагаан өнгийн хоол иддэг байсан бөгөөд гаднаа сонин аштайч ухаалаг огт эргэлзээд өрүүлдэггүй хүн байсан юм. Гэвч гэрэлсэн цагаасаа л Кларкийн зан авир өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд илүү хяналттай, илүү шаардлагатай болж Сандрагийн найз нөхдийг шүүмжилж шуудангаа гэртээ бус зөвхөн пост хайрцагт хүлээн авдаг болжээ. Мөн тэрээр үргэлж малгай өмсдөг, Сандрагийн зээлийн картад өөрийн нэрийг оруулж харин өөрийн нэр дээр хизэж банкны данс нийтдэггүй байсан. Гэр бүлийн орлого бүхэлдээ Сандрагийнх байсан ч Кларк $1 орлогогүй байсан боловч санхүүгийн бодит хяналтыг зөвхөн Кларк гартаа авчирсан байна. 1999 онд Азийн санхүүгийн хямралын дараа Кларк гэнэт мэдрэлийн эмгэг болсноо мэдэгдэж ямар нэгэн тайлбаргүйгээр гэр бүлээ Нью-Йоркоос нүүлгсэн. 2000 онд хос хэдэн сарын турш тусдаа амьдарсан боловч Сандра жирэмсэн болсноо мэдээд эргээд гэр бүлээ нэгтгсэн юм. Гэвч эдгээр өөрчлөлтүүд нэг нэгээрээ жижиг мэт санагдсан ч жилээс жил туримтлагцаар байлаа. Тэд Нью Хэмпшир мужийн Корниш хотоос эхлээд эцэст нь 2006 онд Бостонд сурчлаа. Энэ бүх нүүдэл судал хийх шийдвэрийг Кларк дангараа гаргадаг байсан бөгөөд ямар нэгэн дорвитой тайлбар хийдэггүй байв. Сандра эцэст нь төвчээрээ алдаж нөхрийнхөө утга учиргүй шийдвэр аристократ буюу язгууртны амьдрал, урлаг судлал болон олон улсын хэлэлцээр төгссөн сургууль гээд ер нь бүх зүйлд нь эргэлзэж эхэлсэн. Тиймээс тэрээр хувийн мөрдөгч хүртэл хүслэн Кларкийн талаарх мэдээлэл цуглуулахаар оролцсон боловч мөрдөгчийн тайланд түүний нэр түүхийг батлах ямар ч бодит баримт олдсонгүй гэдэг л тайлбар дурдчихсан. Кларкийн өнгөрсөн амьдралын түүхийг батлах эсвэл үгүйсгэх ямар нэгэн баримт олдоогүй нь өөрөө Сандрагийн эргэлзээг улам нэмэгдүүлж эцэст нь 2007 оны эхээр салалтын хэрэг үүсгэж охиноо бүрэн асрамжлах эрх хүсэн шүүхэд өргөдөл гаргалаа. Гэтэл гайхалтай нь Кларк салтыг огт эсэргүүцээгүй бөгөөд харилцан тохиролцсон санал гаргасан байна. Тэд харилцан тохиролцсон ёсоор Кларк гэр бүлийн хадгаламжинд байсан $800,000, 2 автомашин, сүүн бүүж, мөн Сандрад хурмын үеэр нь авч өгсөн даашинзны хамт авахаар болсон. За мөн дээр нь охинтойгоо жилд 3 удаа л хяналттай уулзахаар зөвшөөрчээ. Харин Сандра энэ бүхний хариуд асрамжийн бүрэн эрх одоо амьдарч байгаа байшингаа авахаар тохиролцсон байдаг. Энэ бүхэн шүүхэн шийдвэрээр биш харин гэрэл цуцлалтын тохиролцооны нөхцөл байсан юм. Өөрөөр хэлбэл Сандра өөрийн болон охиныхоо аюулгүй байдлын төлөө мөнгөөр хурдан эсэргүүцэлгүй гарц худалдан авсан хэрэг байлаа. Гэвч энэ тохиролцоо бодит байдал дээр Сандра болон түүний охины хувьд аюулгүй байдлын баталгаа олж чадаагүй. Сандра хожим нь Кларк охиноо нэг л өдөр аваад зугтахгүй гэсэн айдастай үргэлж амьдарч ирсэнээ ярьсан байдаг. 2008 оны 7 дугаар сард яг л Сандрагийн хамгийн их айдаг байсан зүйлийг Кларк хийж охиноо хулгайлан авч зугтсан байдаг. Ингэснээр холбооны мөрдөгчид Кларк Рокфеллер гэдэг хүнийг наривчны шалгах шалтгаан болсон юм. Холбооны мөрдөгчид түүнийг саатуулсны дараа шат дараатаагаар шалгасан ба хамгийн түрүүнд мэдээж түүний хэн болохыг таних үйл явцаар эхэллээ.
Түүний хурууныхыг авч шалгахад ямар ч язгууртан, ямар ч Рокфеллерийн удмын хүн биш гэдг нь эхний ээлжинд тогтооглоо. Мөн хэвлэл мэдээллийнхэн жинхэнэ Рокфеллерийн гэр бүлтэй холбогдож энэ талаар асуулт тавихад Рокфеллерийн гэр бүлийн төлөөлөгч Фрейзер Сейтл ABC News ярьслаа өгч тодорхой мэдгэл гаргасан бөгөөд энэ эрхэм Рокфеллерийн гэр бүлтэй огт холбоогүй гэдгийг тодорхой хэлсэн байна. Нэгэнт Рокфеллерийн гэр бүлийн гишүүн биш гэдэг нь тодорхой болсон тул түүний хэн гэдгийг тодорхойлох баримтууд хайж эхэллээ. Энэхүү хаах явцад яв цав тохирох нэгэн хурууныхээ гарч ирсэн нь Калифорни мужийн жолооны үнэлэх авах хүсэлт дээрх хурууныхээ байсан. Тухайн үед Калифорни муж бол жолооны үнэмлэхийн хүсэлтэнд хурууныхыг зайлшгүй авдаг цөөн хэдэн мужийн нэг байсан. Тэрхүү хүсэлтийг гаргасан хүн буюу хурууныхээний эзэн бол Кристофер Чичестер байсан юм. Энэ нэр холбооны мөрдөгчдөд анх сонсож буй шинэ нэр огт биш байсан. Учир нь 1988 онд Калифорнийн Сан Марино хотод нэгэн хосын амь насыг хүнөөсөн хэрэг гарсан бөгөөд энэ хэргийг мөрдөж шалгах явцад тэдний нэр дээр бүртгэлтэй машиныг Connecticut мужид Christopher Crowe гэх нэртэй хүн зархаар оролцсныг тогтоосон. Гэвч тэрхүү Christopher Crowe гэдэг нэр нь хуурамч нэр бөгөөд үнэн хэрэгтээ Christopher Chichester гэдэг хүн болохыг Connecticut-ийн мөрдөгчид тогтоосон байдаг. Харамсалтай нь түүнийг саатуулж чадалгүй алдсан байжээ. Энэхүү 2008 онд Clark Rockefeller-ыг саатуулан авсан хурууныхээ яг тэрхүү 20 жилийн өмнөх шийдэгдээгүй хэрэгт холбоотой байж болох Christopher Chichester-ийнхтэй яв цав тохирсон байна. Энэхүү мөрдөгчид түүний хэн болохыг тогтоосон тул түүнээс дахин шинээр мэдүүлэг авч эхэллээ. Тэрээр өөрийг нь Clark гэдэггүй бөгөөд яг үнэндээ түүнийг Christopher Chichester гэдэг Английн эзэн хааны гэр бүлийн язгууртан төдийгүй 8 дугаар үеийн баронет цолтой хүн хэмээн танилцуулж мөрдөгчдийн амыг ангaalав. Саяхан Америкийн язгууртан баян гэр бүлийн гишүүн байсан хүн одоо Английн язгууртан баронет болж хувирсан байлаа. Ингээд мөрдөгчид баталгаажуулахын тулд Английн язгууртнуудын бүртгэлийг албаны шугамаар авч шалгахад ийм нэртэй, ийм цолтой хүн огт байдаггүй тогтоогдов. Энэ хооронд NBC телевизээр Clark Rockefeller-ийн зургийг харсан нэг хүн холбооны мөрдөх товчоонд холбогдож мэдээлэл өглөө. Тэрээр энэ хүнийг 1970-ад оны сүүлээр Connecticut дахь өөрийн гэрт байлгаж байсан Германы солилцооны сурагч мөн байна гэж таниж, тухайн сурагчийн нэрийг нь Christian Gerhard Reiter хэмээн мэдээлсэн юм. Төөрөгдөлд ороод байсан мөрдөгчид энэхүү нэлээд найдвартай байж болох сэжвүүртэй болсон тул Christian Gerhard Reiter-ийн тухайн мэдээлэл хурууныхыг байж болох бүх их сурвалжаас хайж эхэллээ. Эцэст нь 1981 онд мэдүүлсэн ногоон картын бүртгэлийн хурууны хээнүүд дундаас яг тохирох нэг гэхээ гарч ирснээр түүнийг Christian Gerhard Reiter мөн гэдгийг нь бүрэн тогтоосон юм. Өөр нэгэн гинтийн зүйл ил гарсан нь Gerhard Reiter өмнө нь залуу наснда Wisconsin мужид Amy Jersey Dunke нэртэй эмэгтэйтэй 1981 онд гэрлэж ногоон карт мэдүүлсэн бөгөөд 1992 онд түүнээс салсан түүхтэй байжээ. Тэрээр бараг 30 жилийн турш нэгнийх нь араас нөгөөг нь босгосон худал дүрүүдийн гинжин эхлэхийг бүтээж нэг дүрээрээ нөгөө дүрээ санхүүжүүлж ирсэн байна. Цааш ухах тусам мөрдлөг илүү хар бараан зүйлийг илрүүлсэн. 1994 оны 5 дугаар сард түүний Калифорнид амьдарч байсан байшингийн арын хашаанаас Гялгар уутанд боосон хүний цогцос олджээ. Хохирогч нь 1985 онд алга болсон John ба Linda Sohos гэх залуу хос байв. 2011 онд дээнхэн шинжилгээгээр цогцсон John Sohos-ийн мөн болохыг нь баталсан юм. Харин Linda Sohos одоо хүртэл олдоогүй байна. Ийхүү өөрийгөө Clark Rockefeller хэмээн нэрлэж байсан энэ эр зүгээр нэг хуурам эхлэгч бус 20 жилийн турш худлаа ярин нуугдсан алуурчин байх магадлал өндөр болсон юм а. Ингээд 2011 оны 3 дугаар сард Gerhard Reiter-ыг Массачусетс, Калифорни руу шилжүүлэн авчирч John Sohos-ыг хөнөөсийн хэрэгт шүүх хурлыг эхлүүлжээ. 1994 оны 5 дугаар сард Gerhard Reiter-ийн амьдарч байсан байшингийн шинэ эмчлэгчд нь усан сан барихаар газар ухах ажил эхлүүлсэн. Энэ үеэр John Sohos-ын цогцос 3 хэсэгт хуваагдсан Гялгар уутаар ороосон байдалтай олдсон. Толгой хэсэг нь тусад нь 2 давхар уутанд ороосон байсан. Нэг уут нь Wisconsin их сургуулийн Milwaukee хотхны номын дэлгүүрийн лого бүхий, харин нөгөө нь өмнөд Калифорни их сургуулийн
номын дэлгүүрийн лого бүхий уут байв. Прокуроруудын хэлснээр тухайн хаягт амьдарч байсан хүмүүсийн дунд зөвхөн ганцхан хүн л Висконсины их сургууль болон Өмнөд Калифорний их сургуульд сурч байсан. Тэр хүн бол Герхард Райтер гэлээ. Тэрээр 1981 онд Висконсины их сургуулийн Stevens Point хотод суралцж байсан бол дараа нь Калифорнид нүүж Чичестер нэрээр Өмнөд Калифорни их сургуульд кино судлалын хичээл сонсогчоор явж байжээ. Эдгээр хоёр газрын хосолсон намтартай хүн түүнээс өөр хинч байгаагүй. Мөн Джонс хох улсын нэр дээр бүртгэлтэй ачааны машиныг Connecticut мужид Christopher Crowe нэрээр зарах гэж оролдсон хүн бол мөн л тэр байсан. Бас нэрээ инхүү ахин дахин өөрчилсөн нь мөрдлөөс зугтах бодит шалтгаан гэж прокурорууд үзчихсэн. Мөн бусад гэрчин мэдүүлэгт Герхард Райтерыг тус хүн амны гэмт хэрэгтэй холбоотой байж болох ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Уильям Стюарт түүний сүмийн танил мэдүүлэхдээ Джон Линда Сохос нар алга болох үед Герхард Райтер түүнээс модны хөрөө зээлж авсан гэдгийг санджээ. Энэ нь цогцос 3 хэсэгт хуваагдсан байсантай холбоотой байж болох сэжүүр юм. Боб Браун өөр нэг сүмийн танил Герхард Райтер хивс зарахаар түүний гэрт ирж хивсээ үзүүлэхээр дийлгэхэд эхнэр нь цусны цус шиг зүйл харсан ба энэ талаар хэлэхэд Герхард Райтер шууд хивсээ ураагаад явж одсон талаар мэдүүлв. Өөр нэгэн танилынх нь мэдүүлснээр тухайн үед Герхард Райтерээс байшингийнх нь урд талын хөрс сэндийчсэн байгаа талаар шалтгааныг асуухад тэрээр хоолой шугам засварлаж байгаа гэж хариулсан. Гэвч тухайн бүст газар доор хоолой шугам огт байдаггүйг прокурорууд шүүхэд тэмдэглэн хэлсэн байна. Прокуроруудын хувьд Герхард Райтер Джон Сохос болон түүний эхнэр Линда Сохосовч мөн хүнөөсөн гэдэгт итгэлтэй байсан ч Линдагийн цогцоос хизэж олдоогүй тул зөвхөн Джоны хэрэгээр л ял оноолохоор оруулж ирсэн юм байсан юм а. Ингээд түүний хурууныхээ бүртгэл өнгөрсөн үйлдэлүүд цаг хугацааны дараа л болон гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан 2013 оны 4-р сарын 10-нд Лос Анжелесын шүүх түүнийг 1-р зэргийн хүн амны эрхт буруутай гэж үзэн 27 жилийн хорих ял оноолоо. Түүний үнэт хөх буюу жинхэнэ намтраас харахад Кристиан Карл Герхард Райтер 1961 оны 2-р сарын 21-нд Германы Бавари мужийн Зигсдорф хотод Симон Герхард Райтер болон Ирмгард Герхард Райтер нарын гэр бүл төрсөн. 1978 онд 17 настайдаа тэрээр солилцооны сурагчийн хөтөлбөрөөр Америкийн нэгдсэн улсад ирж Connecticut мужийн Берлин хотод Савио гэр бүл болон нэгэн 82 настай номын сонч эмэгтэйтэй хамт амьдарч байжээ. Түүнийг мэддэг хүмүүс би хизээч ийм ядуу амьдралаар амьдрахгүй гэх мэт үг хэлж ойрын хүмүүстэй дээрэнгүй ханддаг байсныг дурсдаг. Ингээд түүний амьдралын түүхийг нэр нэрээр нь дараалуулан харвал Christian Gerhard Reiter түүний жинхэнэ нэр 1978-аас 81 он хүртлийн нэрээр Connecticut-д амьдарч байсан. Солилцооны сурагч Висконсинд Эми Дюнкен хэмээх эмэгтэйтэй ногоон картын гэрлэлт хийж гэрэлсний маргааш нь орхин зугтсан. Кристофер Чичестер 8 дугаар баронет 1981-ээс 1985 он Калифорний Сан Маринод Сохосын зочны байранд түрээслэгчээр амьдарсан. Өөрийгөө Английн баронет хэмээн танилцуулж Өмнөд Калифорни их сургуульд кино судлал сонсогчоор явж олон нийтийн телевизэн шоунд оролцож байсан. Яг энэ хугацаанд Джон, Линда Сохос нар алга болсон. Christopher Crowe 1985-аас 1993 онд Нью-Йорк Гринвичид амьдарч исэн. 1988 онд Сохосын ачааны машиныг зарах гэж оролдоод бүтлгүүцсэн мөн 3 өөр байгууллагад ажилд орсон ч баримт бичгийн илрэх аюул тохиох бүрт ажилласаа гарч байсан. Clark Rockefeller 1993-аас 2008 оны хүртэл нэрээр амьдарсан бөгөөд Нью-Йорк, Бостон, Нью Хэмпширт амьдарч исэн байна. За энэ нэрээр мөн Шандратай гэрлэж 12 жил түүний орлогоор нь амьдарсан. Хуурамч урлагийн цуглуулга, зохиомжтой намтар бүтээсэн. 2008 онд охиноо хулгайлсан. Charles Smith 2008 онд Мэрилендийн Балтиморт энэ нэрээр амьдарч исэн бөгөөд хүүхдээ хулгайлсны дараа хэрэглэсэн сүүлчийн хуурамч нэр. Энэ нэрээр орон сууц завь худалдаа авсан байдаг. Тэрээр одоо 65 настай бөгөөд Калифорни мужийн San Quentin Rehabilitation Center-д хорих ялаа эдэлж байна. Шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө судлах хэсэг асуудал хэлцэх анхны боломж 2028 оны 11-р сард гарах бөгөөд 2029 оны 12-р сараас суллагдах боломж бий болж болно. Тэр үед 68 настай байх болно.
Тэр өнөөг хүртэл гин бурууга огт хүлээгээгүй хിвэр байна. Түүнээс алсан эхнэр Сандра Босс одоо Лондон хотод амьдарч байгаа. McKinsey компанид ахлах түнш хിവэр ажиллаж байгаа бөгөөд дахин албан ёсоор гэрэлсэн мэдээлэл байхгүй. Тэрээр олон нийтийн амьдралаас ерөөхдөө зайлсхийж охинтойгоо холбоотой мэдээллийг маш нууцлалтай хадгалдаг. Эцэст нь магадгүй та бүхэн түүний тэр бүм долларын урлагийн бүтээлүүд хайцсан бэ гэж асуух бах. Түүний цуглуулгад Mark Rothko, Jackson Pollock, Robert Massengill, Pete Mondrian, Cy Twombly нарын алдартай үнэтэй бүтээлүүд байсан. Харамсалтай нь түүний нэр намтаршгүй эдгээр бүтээлүүд ч бас хуурамч болох нь тогтоогдсон байна. Ийхүү өнөөдрийн дугаарын дөрөв өндөрлөж байна. Хамт байсан та бүхэнд баярлалаа.